За, ерөнхийдөө анхны мэтгэлцээнд та оролцож байна. Сая цогтгорол дараах хэллээ. Та бол дөрвөн талаар чөлөөлөе гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ энэ чөлөөлөе гэдгийг чинь нийт одоо цохилтын тон чинь сүүлийн 10 жилийн авилгацсан тогтолцоороо л явж байгаа. Та сая 3 сарын 1-ний өдөр буюу өнөөдөр чинь намрын ядаг сарын шинийн 8 гэхээр сар гарахны өмнө намынхаа их одоо хурал дээр та чөлөөлөе гэж байгаа 4 хүний асуудалт нарыг оруулж ирсэн шүү дээ бас нам дотроос. Тэгээд таны шудраг өсны илт чинь хэвээрээ байна уу? Эсвэл бол энэ засгийн газар бүрдээд уусаад алга болцсон уу? Одоо танаас засгийн газар чинь талцаад байсан хоёр талаас аль аль нь ингээ суудсан засгийн хурал дээр хүртэл одоо үзэлцээд байгаа сурагтай байна лээ. Тэгэхээр танд яг одоо улс төрийн нөхцөл байдлын хувьд авилгатай тэмцэхэд ямар бэрхшээл байна? Одоо ерөнхийлөгч талаас танд ямар нэгэн дарамт шахалт байд юм уу? Бусад улс төрчдөөс танд ямар нэгэн дарамт шахалт байд юм уу? Таны ярьж байгаа зүйл бол яг онлайн дагуу залуу хүний хувьд итгэл үнэмшлийн юм чинь би ойлгоод байна л да. Гэтэ улс төр гэдэг чинь бас хөлөөчөнд өсчаад жүдрэлчээд байгаа юм байна уугүй юу? Яг одоо тодорхой юм та хариулмаар байна. Яг одоо авилгатай тэмцэхэд танд яг ямар саад бэрхшээл байгаа юм бэ? Мэдээж түрүүний ярьдаг AI, хууль эрх зүйн орчин, улс төрийн зориг гэдэг олон юм хамаарна л да. Гэтэ яг өнөөдөр та Монгол улсын ерөнхий сайд. Энэ бол түүхэн момент шүү дээ. Танд яг одоо авилгатай тэмцэхэд ямар саад бэрхшээл байгаад байгаа юм бэ? Ялангуяа та энэ сүүлийн 10 жил гэдэг чинь өөрийнхөө намын маш олон чинээндээ тултал хөлжсөн хуулзнуудтай үзэлцэх боломжтой түүхэн цаг үе яваад байна шүү дээ. Та энэ дээр тань зориг байна уу? Зүрх байна уу? Шийдэмгий чанар байна уу? Түүх танаас асууна. Одоо бид нар танаас асууж байна шүү дээ. За, Монгол Ардын намын дүрм заасны дагуу шүүхэр гин буруутан тогтоогдсон бол намын гишүүнээс нь одоо төтгөлзүүлдэг ийм дүрмтэй шин дүрмээр. Харин намын хяналтын хоорондоо намын гишүүн, намын дарга хинч бай ёс зүйн зөрчил гаргасан. Авилга албамжуулалтын эрхтэй холбогдсон байж болзошгүй хүмүүсийг хянан шалгуулгаар өгдөг. Ингээд хяналтын хороо 27 гишүүнийхээ бүрэлдэхүүнтэйгээр тэр нүгнийг шийдвэрлэдэг. Тийм учраас намын даргын хувьд тэр нэр бүхий гишүүдийг ёс зүйн болоод одоо авилга албамжуулалтын эрхтэй холбогдсон байж болзошгүй гэдэг үндслээр хяналтын хороонд төгсөн. Улс төрийн намын даргын ажлаа үл хийж байгаа. Тэгээд гин буруутан шүүхэр тогтоогдгоо байхад гин нэгнийг одоо шууд гин буруутаа гэж зарлах нь бол зохимжгүй байх. Гэхдээ намын дүрмээ бол би хэрэгжүүлж байгаа. Тийм учраас авилга албамжуулалтын хэрэг дээр авилгатай тэмцэх тэмцэлээр анд найз ах トゥ амраг садан хинж байх ёсгүй. Надад бол зориг байна. Миний удирдах арга барил зарим хүмүүст бас заримд нь таалагдахгүй байна. Заримд нь нийцэхгүй байна. Би хундагны ард асуудал шийдэж үзээгүй. Тийм учраас зарим хүмүүст надтай уулзаад уучраа болохгүй байх шиг байна. Тийм учраас бити уулзаарай гэж хэлье. Яагаад тэгэхээр хундагд арсны ард 20 өдөр суугаад асуудал шийддэг, тендер мендер наймаалцдаг, хуваадаг, хуваарлдаг тийм арга барил надад байхгүй. Тэгээ та бит хоёр бол одоо хар багасаа одоо оюутны мэтгэлцээнээр мэтгэлж ийсэн. Өнөөдөр одоо ингээд парламентын мэтгэлцээнээр мэтгэлцээ. Тэгээ та миний суур чанарыг мэдэх учраас бидний үеийнхэн бол өссөн төрсөн үзэж харсан зүйл өөр шүү. Өөр арга барилаар ажилланаа. За, ерөнхий сайд гэхээс илүүтэй танхимынхаа сайд нарт хэлье. Энэ сайд нараас зарим нь сууж байна. Дамдны сайдаа. Хөөе. Дамдны сайдаа. Сайд нарт инх хоёр сайд байж байна, хоёр инх хоёр сайд байж байна. Та нар шүү дээ ингээд намын даргаараа дандаа туг тагтдаг шүү. Ерөнхий сайдаараа дандаа туг тагтдаг шүү. 21 сарын дотор 3 дахь ингээд тагтж байгаа. Одоо намар дахиад тахих гээд байж байгаа. Тэгэхээр нэгэнт одоо энэ бол ардын намын засаг биш, Монгол улсын засаг шүү. Ерөнхий сайд чи ингээд нэг зориг гаргана гэдэргээд байж хахад та нар жоохон олигтойгоо шиг дэмжиж нэг жоохон шударга ажиллачаарэ. Та нарыг харахад бол тийм ихтгэл байхгүй шүү. Та нар бол шуудаад хийсэн ивэр шиг байна шүү. Хутгаа нуусан ардаа барьсан хүмүүс шиг л харагдаж шүү. Монгол улсын ерөнхий сайдын төлөө тэр лайв дээр хин Дамдны сайд их хөрхөн томоотой за ерөнхий сайдаа гэдээсээ яг тэр маягаараа тэгээд нэг сайхан шударга ажиллачаарэ. Тэгэж чадахгүй бол та нар бүгдээрээ энэ 27-8 онд байхгүй шүү. Гэхдээ энд Монгол улс хохирно. Монгол улс хохирно. Ерөнхий сайд хохирохгүй шүү дээ. Монгол улс хохирно. Эрдэнэ бол гişүүн хатуу бөгөө зөв үгийг хэллээ. Тэгээд танаад ч асуудал байна. Манад ч асуудал байна. Тийм учраас хүүхэд байхдаа ярьдаг байсан ажлаа одоо дуусгая л гэж хэлээ да. Авилгатай тэмцэх. Гого нэр энэ авилгатай тэмцэх энэ санал санаачлагын дур
улс төрийн нам хамаагүй шүү. Тийм учраас авилгатай тэмцэх тэмцэлд манай парламент байгаа 5 улс төрийн нам хамтдаа оролцох ёстой. Хин нэгийг өөгшүүлж болохгүй. Бүгдээрээ арга барилаа өөрчлөе. Орчин цагийн засгийн газар шиг ажиллая. Заавал ийм байх ёстой гэсэн юм байхгүй. Одоо өөр бай. Тийм учраас хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш хэрэгтэй. Тийм учраас авилгатай холбогдсон бол хариуцлагатайгаар явж чаддаг байгаасаа гэж би хүсэж байна.